доктор Давабил байна уу? Давабил авшиг одоо энд байр ажиллахыг урьж байна. За ингээд мөн тогтох одоо бидний хятад ард улсын судлаачны төлөөлж суух хэвээр. Тэгээд одоо таны илтгэлийн ээлж юм байна. За таныг урьж байна. За тогтох маань одоо энэ удаа уртын дуу амын зохиолын онл арга зүйн судлах боломжийн талаар үзэмжийн уртын дууны өнөөгийн байдлын судалгаан дээр жишээлх нь одоо ярина. За тогтох маань одоо хэдэн сарын өмнө одоо урлаг судлалын ухааны докторийн зэрэг хамгаалсан байна. За сайн байна уу? Та бүхэнд өдрийн мэндийг хүргэе. За энэ сайхан эрдэнэ шинжилгээний хүрэлт урьж оролцуулсан Алмагчтай талархал илэрхийлье. За миний өнөөдрийн ярих зүйлсүүд бол уртын дуугийн амын зохиолын онол арга зүйнээс судлах боломж. За үзэмжийн уртын дуу өнөөгийн нөхцөл байдлыг судлаагаар гэсэн ийм үйл бэлдсэн. За би энэ нэмтгэл номонд миний үйл бүрэн утгаар юмээр орж байгаа учраас би өнөөдөр та бүхэнд залхаад явах дууг яриад явчих. За үндэслэл нь бол үзэмжийн угсаатны хүн амын тоо маш цөөн байгаа. Хоёрдугаар Монгол улсад өнөөдөр үзэмжийн уртын дууны эмтгэл төвөр гараагүй байгаа. Сая бол би 4 сард үзэмжийн уртын дууны уламжлал урсамын судалгаа гэсэн сэдвээр докторийн зэрэг хамгаалсан. За гуравд бол Монгол улс дахь үзэмжийн уртын дууны нөхцөл байдал бол ерөнхийдөө бол уламжлаж байгаа байдал бол маш таарсан. За ийм гурван үндслээр өнөөдрийн бэлтгэл байлцээ. За Монгол улс ер нь үзэмжингүүд бол Монгол улсад бол Дорнот аймаг, за Дорнот аймаг дотор Булган сум, за Сэргэлэн, Баян Түмэн гурван сумаар, за Өвөр Монголд бол Шилэнгол аймгийн зүүн баруун үзэмжнэр ерөн голцоо үзэмжингүүд суурьшин амьдардаг. За мэдээ Шилэнгол аймагаас гадна одоо Өвөр Монголын өөр аймагуудаар бас цөөн тооны үзэмжингүүд амьдрал суудаг. За үзэмжингүүдийн хувьд бол ерөнхийдөө 13 дугаар зуунд үзмийн цагаан уулаас нүүдэлсэн гэсэн ийм домог яраа түүх байдаг. За ер нь бол үзэмжингүүдийн түүх бол Батмунх Даяаны хүү Төрвөлдийн Бодолог хааны үед бол өөрийн харьяа иргэдэд үзэмжин гэднэрсэн гэж. За танаас хойш бол 1945 онд манай үзэмжний хамгийн сүүлийн Минжир дорж оны дагуулгаар за нэг хэсэг иргэн орж ирж одоогийн Дорнот аймаг, Сүхбаатар аймаг эрдэнэ цагаан сумаар амьдарч байгаа. За Өвөр Монголд бол зүүн баруун үзэмжинд амьдарч байгаа ийм угсаатан үйл байна. За үзэмжин уртын дууны нөхцөл байдлын талаар авсан судалгаа. За энэ судалгаагаар бол би ер нь бол амын зохиол судлалын арга зүгээр 9 асуулт бэлдээд за үзэмжийн уртын дууны ер нь өнөөгийн нөхцөл байдлын талаарх эрх сэтгэлдлийг гаргасан. Энэ бол 24% гарсан. За боломжийн гэсэн 26, за тааруу 50 гэж гарсан. Тэгэхээр үзэмжийн уртын дуу өнөө цаг үед бол улаанж байгаа байдал бол бас нэлээд тааруухан байна. За дараа нь бол үзэмжийн уртын дууны одоо цаашдын байдал ямар байх вэ гэсэн асуулт гарч ирсэн. За тэн дээр бол 36 гэж гарч ирсэн. За ахад одоо хэлж мэдгүй гэдэг нь 43. Ингээд ер нь бол үзэмжийн уртын дууны өнөөдрийн уламжлагдж байгаа байдал бол нэг юм бас олонх дуунууд мартагдсан байна. Энийг цаашаа дэлгэрүүлж ярина. За судалгааны байдал. За үзэмжийн уртын дуу ерөнхийдөө одоо түүхийн талаар бол олон номууд гарсан. За үзэмжийн Монголч үзэмжийн чадвар үзэмжийн аймаг гэдэг. За энэ эхлэний талаар, нэлээд аялгауны талаар гэдэг олон номнууд бол хэрэглэгдсэн байдаг. Ер нь бол 100 шахан
номнуудыг 2000 оноос нааш ихэд 20 ширхэг одоо судалгааны бүтээлүүд гарсан байдаг. За энэ дотор бол Жүмчийн уртын дууны талаар ер нь 3 эмтгэл ном өмнө гарсан байдаг. За энэ бол Жүмчийн ардын домгтоо гэдэг Бухатва Батбаатар хоёрын энэ ном бол одоо бол хамгийн том эмтгэл ном болоод байгаа. За дараа нь бол мэдээ ардын жижигхэн чимцээгийн дээр ном жаахан шарав гэсэн ном байна. За Жүмчийн ардын дуу гэдэг энэ ном бол 1987 онд хамгийн анх хэвлэгдэж гарч ирсэн Жүмчийн ардын дууны төвийн хамгийн анхны эмтгэл ном гарч ирсэн. Дараа нь 12 онд ахиж шинээр хэвлэгдсэн. За дараа нь бол сая би 2014 онд Жүмчийн найрын магнат дууны судалгаа гэсэн сэдвээр 2014 онд магистр хамгаалж ирсэн. За Жүмчийн одоо найрын магнат дуугаар бас хамгийн анхны магистрийн зэргийн судалгааны ажил болж ирсэн. За энэ бол Жүмчийн ардын дууны одоо яг түүний үсэл гаалга гэдэг 2023 онд гэсэн бас эмтгэл ном. За гайхамшиг Монгол ардын дуугийн 23 оны сая бас илтгэл дээр яригдчихсэн. За энэ дээр бол миний дууснаар Эртийн цагаан буюу за Жүмчний хөдөөсүүдийн дэглэгийн найр дээр дуулдаг найр ихлэлд богч юмс гэж хоёр дуу миний одоо дууснаар бас ногтлогдож орсон байна. За тавгал нь ерөнхийдөө уртын дуу угсаатны хөгжим судал тэгвэл ам зохиолын онол арга зүйн үүднээс судлах нь нэлээд боломжтой тохиромжтой байсан. За аялгуут ам зохиол. За энэ аялгуут ам зохиолын зөвхөн үгийн урлаг ард түмний амьдралын уран сайхны туслах гэх мэт явцсан өрөөнөөс гарч ардын дуу зүй ёсоор багтаан судлах тухайны далайч нэмэгдсэн түүхтэй. Тийм ч учраас зарим судлаачид ам зохиолыг уламжлалт соёл зарим нь урлагийн бүтөөлч байдлын нэг төрөл ардын урлаг гэж бичсэн. Тийм учраас аялгуут ам зохиолоор бол би Жүмчийн уртын дууг судалсан. Яг л аялгуут ам зохиолоор амаар ам дамжаа уламжлагддаг. Уртын дууч гэсэн амаар ам дамжин одоо уламжлагддаг учраас энэ одоо онлоор хийсэн. За тэгээд ам зохиолын мөн чанар бол уртын дууны мөн чанар хоёр бол яг ийм 5 ийм хувилбар гаргасан. Энэ дотор бол за энэ дотор бол нийтлэг чанартай. За нэгдүгээр ам зохиолын мөн чанар нь бол нийтлэг чанартай олон төрөл зүйлийн органик амьд нэгдэл байдаг гэсэн. Уртын дууны мөн чанартай мөн адилхан уртын дууны шүлэг аялгау хөгжим дотор бол морин урлагийн дуучны амьд нэгдэл. За бид нь бол уртын дуугаар бол морин уртайгаа яадаг. За хоёр бол энэ бичгийн бус аман хэлбэрээр оршин тогтнодог. За уртын дуугийн бичгийн бус аман хэлбэрээр үеийн үед одоо уламжлагддаг төдийгүй сурах хэлбэр нь дуулах арга барилд үндэслэгддэг. За ингээд 5 ийм мөн чанарыг ингээд гаргасан. За энэ бол нөгөө ам зохиолын аялгуут ам зохиол уртын дуу хоёр ийм мөн чанар бол ингээд тааж байгаа. За дараа нь бол энэ аргачлалаар одоо задлан Жүмчийн уртын дуугийн задлан шинжилгээ хийсэн. За Жүмчийн уртын дууны хувилбаруудыг чухлуулан ажиглах замаар Монгол улс болон өвөрмөглөө Жүмчийн уртын дууны өв сангийг тогтооход ашигласан. За ам зохиолын онолын одоо заварчлалын аргыг Жүмчийн уртын дууны тархалтыг тогтоох, судалгааны объектыг судлах, баримжаалах зэрэгт хэрэгэлсэн. За ам зохиолын хоёрын судалгааны арга гэж байдаг. За энээр бол би бас 2020 оноос 24 он өвөр Монголоор Жүмчин за Монгол улсад байгаа Жүмчнээр 2 удаа тойрч хоёрыг судалгаа шинжилгээ хийсэн. За энэ миний уртын дууны судалгаа хийсэн газрын зураг байна. За дараа нь бол судалгаа хоёр нь өвөр Монголын зүүн баруун үзмжинд бол 16 улам үзмжид мэргэжлийн 6 дуучин. За тэгээд ер нь 33 хүнтэй. За Монгол улсад 17 хүнтэй уулзсан. За энэ дотор бол Монгол улсын 17 хүнтэй ярилцлага хийж одоо өвөр Монголд байгаа зүүн баруун үзмжний хүмүүсийн одоо ярилцлага тэр уртын дууны талаарх мэдлэгийг ер нь бол баталгаажуулж ийм судалгаа хийсэн байна. За тэгээд энэ судалгаагаар бол
Өглөө уламжлагч зөвхөн хэдийн наснаас дээш өчигчийн уртын дуугаа ер нь өглөөс авч үлдэж байв вэ гэсэн асуулт гарч ирсэн. За тэн дээр бол одоо ингээд би 50 гаруй хүнтэй 2 удааны хэрэг шилжүүлгээр ингээд харахад бол ерөнхийдөө 53 настай дунд нас нь 53 нас. Тэгэхээр 53 нас гэдэг нь ер нь бол ахмад нас. Тэгэхээр эдэр нас залуучууд, хүүхдүүд бол бас өчигчийн уртын дуугаа бас нэг тийм өгүүлж явж дуулж, одоо сурч, шаашаа түгэнд дэлгэрүүлж яваа байдал бол бас хараахан байна гэсэн одоо дүгнэлт гаргасан. За энэ дотор дараа нь өчигчийн уртын дуугийг одоо зурагт, видео, концерт, цэхэн сүлжээнээс одоо өглөө уламжлагчид ер нь хэр зэрэг сонсдгийг, за 7 хоног сонсдгийг хагас жил, за тэгээд жил ер нь хэр сонсдгийг харсан. Тэгээд энэ бол ерөнхийдөө бол 53 ер нь ахмад настай хүмүүсүүд бол уртын дуугаа бол байнга сонсдог. Ер нь бол домог түүх дуулдаг, домог түүх энийг хүүхдүүдэд бас ярьж өгдөг, түгэнд уламжилж өгдөг гэсэн юм гарсан. За тэгээд 50-аас дээш насны хүмүүсүүд бол ер нь өчигчийн уртын дуугаар 75% юм бол ер нь хөрөгч домог түүх юм бол ер нь хэлж өгч чадж байна. За дараагийн нэг аман зохиолын загварчлалын аргаар юм өчигчийн уртын дуу зураглал үйлдсэн. За энэ бол Монгол уртын дуу ер нь баруун бус, төвийн бус, зүүн бус, уран бус байдаг. Мэдээж өчигчийн уртын дуу бол дууны гол бүс нь бол Лорнер таймны сэргэлэн сум. Энэ дээр бол Хэцэх хоолны хүрээлэний архивд бол судалгаа хийж үзэхэд бол Лорнер таймд 30 хэдэн уртын дуу өчигчийн уртын дуу одоо бүртгэгдсэн байдаг. Шүлгээр, за дуулахаар ингээд бүртгэгдсэн байдаг. За тэгээд өчигчийн уртын дуу өвөр Монголд бол ерөнхийдөө зүүн бустай хамаардаг. Гэтэл шилийн голын цахар бол өвөр Монголын төв гэж ярьдаг учраас яг шилийн голын аймагтаа бол төвийн бүстэй өчигчийн уртын дуу төвийн бүстэй ордог. За өчигчийн уртын дуу ер нь айдын сум, эсрэг гэдэг дуунууд байдаг. За цаашаа шүлэг талаас нь ингээд ийм ингээд зураглал үйлдэж одоо энэ бол цаашаа нас ингээд судлаад боломжийн ийм зураглал болсон. За өчигчийн уртын дууны бүртгэхүйний өмнө боловсруулсан зураглал бүртгэлжүүлэлтийн зурагтаа тулгуурлан нийт 200 орчим дуугийг ховлуулны хамт чуглуулан түүнээс сэдв байгуулгаар мэргэжлэн ангилж өдөөгөө дуулж байгаа 70 орчим дуугийг тогтоосон. За судалгаар Монгол улсын өчигчүүдийн уртын дуу нэлээд хэмжээгээр мартагдсан. Одоо ахмадуудын ой санамжинд бол тийм дуу байсан, дуулдаг байсан гэсэн төдий одоо тэгж ярьж байгаа. Тийм дуунууд ихэж байгаа, тийм дуунууд яаж байгаа гэсэн тийм нэг. За өвөр Монголд бол ерөнхийдөө одоогийн дуунууд цацаа биш шууд үйлдэлчихээ. За өчигчин буюу нэг Монголын нэг угсаатны уртын дууны судалгаанд аман зохиолын хэрэг шийдвэрийн арга зураг Монгол улс бүгдийн territory засгийн өвөр Монголын орчин амьдарч байгаа өчигчийн нутагт 2024 оны 2 шаттайгаар одоо судалгаа хийсэн. Энэ бол 50 орчим хүнтэй уулзсан. За энийг бол саяын бүртгэлжүүлэлтийн одоо зурглалаар танилцуулсан. За энэ явцад бол өчигчийн уртын дууны сан багасах, хүмсдэх, дуу мартагдах, одоо саар амжих, эсрэгжих үе хэвч хурдтай байгаа гэсэн ийм дүгнэлтэнд хүрсэн байгаа. За эдгээр дүгнэлтийг хийгээд угсаатны хөгжим судлалын аргаас гадна аман зохиолын аялгуурт аман зохиолыг судлах одоо арга зүйн тохиромжтой гэсэн одоо таамаглал намайг баталсан байгаа. За энэ дотор бол би ийм нэг дөрвөн ясаа нийгэм эдийн засгийн хөгжлийн төвшний ижгуур соёлын хөв маягтай, за уран сайхны уламжлалын тодорхой төлөвтэй, за аман зохиолын тодорхой төрөлдөх бусад угсаатны элементийг ижилсэх дотоод буюу дээд угсаатны түүхтэй холбоотой үзэл, за аман зохиолын бусад төрөл зүйлийн уялдаа холбоог зэрэгцүүлэн үзэж дүнлэх зэргээр тухайн нийгмийн соёлын орчинд авч үзэх зэрэг өргөн боломжийг аман зохиолын онол харагтай онол уламжлалын онол тэргүүтнээр илэрхийлж байна. Тэгээд Монгол улсад бол өчигчийн уртын дуу бол 100 уртын дуугийн яг бүртгэсэн 200 уртын дуугаас 100 уртын дуугийн өчигчийн. За энэ дотор бол 3 уртын дуугийг эсрэг аяар
өнөөдөр үжигч Монгол улс байгаа үжигчдүүд авч чадсан байна. За бусад дуунуудын бол зөвхөн дуулж исэн гэдэг л ийм л одоо хариулттай. Тийм учраас Монгол улсад бол энэ жүжиг уртын дууг цаашаа дэлгэрүүлэх судлах энэ ажлыг бол одоо хийх хэрэгтэй байна гэсэн зүйлийг гаргасан байгаа. Та бүхэнд баярлалаа. Залуусуудаас тохтой баярлалаа. Үнэхээр одоо энэ Монголын үзмжин хэлтгүү одоо даргын уртын дууны нөхцөл байдал ч гэсэн одоо ариуч үнцээ байхгүй байсан бол гэдэг тийм бараг төвшөнд ингээ бас заримдаа бодогддог шүү. За ингээд баярлалаа. За дараагийн илтгэлийг зарлана уу.